сайн хүүхдүүдээ, Цасган байна. Өмнөх дугаарт би сонирхолтой мэдээллүүдийг та бүхэндээ хүргэсэн билээ. Харин өнөөдөр хууль салхины талаарх мэдээлэл хүргэхээр бэлтгэлээ. Халуун орны хууль салхи буюу хар салхи нь төв хэсэгтээ агаарын нам даралттай аадар бороо бүхий цагуурын нэгэн төрлийн үзэгдэл юм. Циклон гэдэг үг нь цагирах хэлбэрийн эргүүлгийг хэлэх бөгөөд уг эргүүлэг дэлхийн бөмбөрцгийн хойд хагаст цагийн зүүнний хэсэг чиглэлтэй байна. Бүх халуун орны хууль салхи нь хүчтэй салхи, ширүүн бороо үүсгэнэ. Зарим тропикийн циклонууд их газрыг дайрч болох бөгөөд энэ тохиолдолд асар их хэмжээний хохирол учруулдаг ажээ. Үүсэх салхины хурд 120 км/цагаас давсан үед хар салхи гэж нэрлэх ба хойд Атлантын далай, зүүн ба төв номхон далайд хэвчлэн үүснэ. Хар салхийг дэлхийн улс орнууд бас янз бүрээр нэрлэх нь байдаг. Жишээлбэл зүүн өмнөд Азийн орнууд тайфун гэж нэрлэнэ. Нарны энерги нь усыг ууршуулах ба хасан агаар дээш дэгдэж харьцангуй өндөрт конденсатлагдана. Уур конденсатлагдах явцад ихээхэн хэмжээний дулаан ялгарч тропикийн циклон үүсэх үндсэн нөхцөл болно. Улмаар дэлхийн татах хүч эргэлтийн нөлөөгөөр тропикийн циклон нь босоо чиглэлд асар том дулааны хөдөлгүүр болж хувирах ба ажимдаа цагирах хэлбэртэй болно. Энэ эргүүлэгт задарч доод хэсэг нь газрын гадаргууд хүрэхэд үүнийг тропикийн өөрчлөлт гэж нэрлэнэ. Салхины хурд 40 км/цагаас их бол тропикийн депресс, 60 км/цаг түүнээс их бол тропикийн шуурга гэж нэрлэнэ. 120 км/цагаас их хурдтай шуургыг хар салхи буюу тайфун зэргээр нэрлэнэ. Тропикийн циклон нь Атлантын далай, номхон далай, Энэтхэгийн далай, дэлхийн бөмбөрцгийн өмнөд хагасын зарим газарт үүснэ. Тропикийн циклоны эргүүл нь Королисын эффектээр үүсдэг учраас экватор орчим хаяа бий болдог үзэгдэл юм шүү. Харин хүйтэн устай уран аагаар бүхий бус нутагт үүсэхгүй. Ингээд та бүхэн маань хууль салхи хэрхэн үүсдэг талаар сонирхолтой баримтыг хүргэлээ. Дараагийн дугаараар уулзтлаа. Баяртай. Сайн уу Тонти? Тонти найз маань захидал дамжууллаа. Бүгдээрээ анхааралтай сонсоод аваарай. Сайн байна уу бяцхан найзуудаа? Паркийн савдаг Тонти ээлжид захиагаа бичиж сууна. Саяхан л 100 болж байсансан. Гэтэл одоо навчис шаардаж шувууд буцах намар цаг орчжээ. 100 дуусахдаа хүч буйг мэдрэх гонигтай мэдрэмж шүү. Энэ зунжин найзууд та нартайгаа хамт инээлдэж, тоглож, амтд заримгаа хуваан идэж, шөнийн ододдод хүслээ шивнэсэн бүх сайхан дурсамж минь хамгийн үнэтэй. 100 цагийн хамгийн сайхан нь дурсамж шүү дээ. Одоо намар ирэх гэж байна. Хичээлийн шинжиж, шинхэн дэвтэр, шинэ адал явдал та нарыг хүлээж байгаа. Нэг л мэдхэд өвгөл, хавар тэгээд 100 болж дараа жил эргээд л паркта инээлдэн хууралдаж байх болно. Найзууд минь хичээлдээ шамдаад амралтын өдрөөр паркта заавал зочлоорой. Хамтдаа намрыг жаргалтай огтцгаая. Хайртай шүү. Дараагийн цагтлуудаараа уулзтлаа. Баяртай. Хөвсгөр Тонти. Засхны хичээл нэвтрүүлгээ лав гараг бүр 18 цаг 50 минутаас Дрим телевиз болон Дрим телевизийн албан ёсны YouTube хуудасаас хүлээн авч үзээрэй.